За оржилоо. Өмнөг аймгийн цогцлын сумын дөх 100 жилийн зориулсан хурдан сонгомл дээд насны мордын оролдоо. За Монгол улсын тодмондооч баяр сагны лагуучрын Чонор гэдэг мөр төр цаагуур гараад ирж байгаа байна. Өнгөрсөн жил Дундгой аймгийн Хулцмынхан дөх 100 жилийн байр надад ам үзүүлэлт мандлын хурд оролдоонд 6 алж ирсэн да. Тэр за голд яваад байгаа нэг хүрэн зоогормор чинь Батцайхны Батмөнхийн хурдан зоогормор доо. Монгол улсын сайн малчин Дундгой аймгийн дэлгэр зогсон яриад гангарын онцгой ажиллагааг харуулж байгаа хурдан зоогормор голд гараад ирсэн. За өсгий цагаан зэрдмөр чинь юу лээ? Өнгөний ямарн дээр очиод нэг номер энэ 133 номертой нөгөө Дашны мэн Күндийн өндөөс морцсон хурдан зэрдмөр төтлөө төгшиг харагдах юм да тэр даагуур. За нар саран дамгтай 126 номертой алтар одоо Батмөнхийн хурдан зоогорморын голд явж өнөө жил Дундгой аймгийн Луус сумын дөх 100 жилийн байр наадмын сонгол дээд насны англи оролдоонд айргийн 3 турдалсан. За 120 номертой Өмнөг аймгийн Хамбог цумын үеч сумын алдартай өлзийн хоёрын хурдан алтар морын алтар азрыг нь голд яваад байгаа харагдж байна. За энэ үлгээ уушилгыг төвшингийн давуу нам хааруулсан. За цаатлаар нь 68 номертой алтар адуу энэ Өмнөг аймгийн Хамбог цумын үеч Идэр зэргийн хурдан хээрмэр байна. Монгол улсын алдартай наран цэцгийн алдарч ажиллагааг нь хааруулсан 5 дээр гараад ирсэн. За 133 номертой ч нөгөө Төв аймгийн Бүрэн сумын үеч Дашны мэн Күндийн өндөөс морцсон мөнх төвшингийн төгөлдрийн хурдан зэрдмөр нь явж байна. Өнөө жил Дундгой аймгийн Луус сумын дөгт 100 жилийн ойн баяр нааданд айргцсан хурдан төмөнөх байх ёстой энэ. Бандгагаа аягийн унган тамхтай хурдан зэрдмөр энэ 3 дээр яваад байгаа энэ. Дундгой аймгийн Эрдэнэт сумын алдартай Батбаатарын бүр базар ойсолгыг нь тааруулж байгаа. За 2 номертой. За 2 номертой хурдан хэр зургангоо гараад ирсэн. За энэ Өмнөг аймгийн зохицын сумын үеч Батнэмийн хангаа хурдан сартай хэр азар гараад иржээ. Өчигдөр Өмнөг аймгийн Манлай сумын дөх 100 жилийн ойн баяр наадамд хурдан үрэ айрагдуулсан мэдээлэл байсан. За хөдөө хоногийн өмнө Говьшинхын даншиг их наадамда хонгор алдсан мөрөө айрагдуул шар хүрээгээ айрагдуулсан Галбатын Батнэмийн хүү хангагийн хурдан хэр зург өнгөө гараад ирсэн байна. Ам үзүүн дээр нь 69 номер. За 68 юм шиг харагдаад байх юм да тэр зэрд дууны. За 3 дээр нь бол Зэсмийн Бочлооны яваанд за Батбаатарын бүр базар байсан мөнх төвшингийн төгөлдрийн хурдан зэрдмөр нь яваад байгаа. За 90 номертой зэрдмөрийн цаагуун. За энэ Төв аймгийн Баян цогцмын үеч Ширнэнгийн Шижирбаатарын хурдан зэрд өсгий цагаан зэрдмөр байна. За нөгөө саран тасгууртай иш томхтой хурдан зэрдмөрүүд тэрл байна да. За энэ баг 2023 оны Дундгой аймагт тусан Мантлын хурд урдааны сонгуульд донд дайрагдсан зэрдмөр мөн байлгуудаа Төв аймгийн Баян цогцмын үеч Ширнэнгийн Шижирбаатарын хурдан өсгий цагаан зэрдмөр цаагуур наваад үзүүр аваад эхэлж байна. За сүүлийн үед энэ сонгуул дээд насны мөрөдөө сонгуул дунд насны уралдаанд бол Төв аймгийн Баян цогцмын үеч Ширнэнгийн Шижирбаат их сарлагдаж уралдаад байгаа шүү дээ. За наагур аймгийн алдартай Галбатын Батнэмийн хүү хангагийн хурдан сартай хэр азар гараад ирсэн. Дунд нь Төв аймгийн Бүрэн сумын Батбаатарын бүр базар ойсолгон яраас Өмнөг аймгийн зохицын сумын өч мөнх төвшингийн төгөлдрийн хурдан зэрдмөр явж байгаа. За 4 дээр явж байгаа зэрд азрын номер хэдвэ? За Батмөнхийн Батцайхны Батмөнхийн хурдан цаахурмөр 6 дээр явж байгаа шүү. 11 номертой юм болоо да зэрд дууны номер. За 19 номертой энэ Дундгой аймгийн сайхан босмын аймгийн алдартай Чадраавлын алтан гэрлийн хурдан хас томхтой зэрд азар гараад иржээ. Дундгой аймгийн сайхан сумын морин спорт дэвштэй холбооны дөрвөн Чадраавлын алтан гэрлийн хурдан зэрдмөрийг аймгийн алдартай Жагагийн Эрдэнэ 2 ойсолгыг нь тааруулсан 4 дээр гарч ирсэн байна. За ард нь 134 номертой хурдан хэр азар ширээтэй шамжин намхтай хурдан хэр азар гараад ирсэн. За энэ Өмнөг аймгийн зохицын сумын Амгалангийн Эрдэнэ өчрийн хурдан хэр алзаа азар байна. За Монгол улсын алдартай түүний аавгах наран цэцгийн алдар жаргал ойсолгыг нь тааруулж байгаа. Цаатлаар нь Батцайхны Батмөнхийн хурдан цаахар өнөө жил Дундгой аймгийн Луус сумын дөх 100 жилийн ойн нааданд харагдсан Дундгой аймгийн Дэрэн сумын аймгийн алдартай Батчирын өлзийн хоёрын унган адуу байх хэвээр. За 68 номертой халтармар. За 68 номертой алтармар Өмнөг аймгийн Хамбог цумын өч аймгийн алдартай Идэр зэргийн хурдан алтармар байна. За араас нь 11. За 111 номертой 111 номер байхгүй да. За 110 номертой хөрмөр гарсан. За энэ нөгөө модны дэлгэр хөрмөрөгдөг чинь энэ юм байна да. За дэлгэр сайхны хурдан хөрмөр Баян хонгор аймгийн Галуу цумын дэлгэр сайхны хурдан хөрмөрийг Дундгой аймгийн Дэрэн сумын өч Шарын өлзийн байшлагыг нь харуулсан хурдан хөрмөрөнд гараад ирсэн байна. Шарын өлзийн байж өчигдөр Хязаалан насны мөрдийн уралдаанд хурдан хээрэг айргийн 3 турдлуулсан. Алтан мөргийн бүдэржийн нэр дээр хурдан хээрэг айргийн 3 турдлуулсан. За Монгол улсын тодмондооч баяр сайхны лагуучрын Тангадбаа тамхтай хөрмөр энэ мөн дөө сайн мэлгийн дарчингийн хурдан хөрмөр хэдхэн хоногийн өмнө гэж за одоо үндсэндээ бол 2 хоногийн өмнө шүү дээ. Өмнөг аймгийн Хамбог цумын дөх 100 жилийн байр нааданд түрүүсийн ард нөгөө хээрмөр чинь бас тэдний үеийн хээрмөр мөн дөө Монгол улсын Манлай байж Гончиг Хотын Батболдын өнөө жилийн Говьшинхын даншиг наадмын сонгуул дээд дайрагдсан хурдан хээрмөр гараад ирсэн байна. За 124 номертой хурдан хээр азар очин нөгөө Батмөнхийн Насанболтын хурдан хээр азар гана Бандгагаа аягийн унган тамхтай хурдан хээр азар байх хэвээр энэ. За энэ дахиад обгогийн үеийн бормор мөн үү? За Монгол улсын тодмондооч баяр сагны лагуучрын хурдан Чонор гэдэг хөлгөний нараад ирсэн байна. За хэний нэр дээр мордсон байлаа да энэ. За 104 номертой хурдан бормор
За сайн мэлгийн дарчингийн нэр дээр мордсон юм байна. Хүрмөр бормор хуйлаа сайн мэлгийн дарчингийн нэр дээр мордсон. Сумын алдарт байж Дундгой аймгийн улдсан ингээ сайн мэлгийн дарчингийн урдан бормор норж ирсэн байна. За энэ Бандгагаа аягийн нэр дээр Бандгагаа аягийн унган тамхтай урдан зэр далдсан мөр нөгөө зэсвийн бочлооны урдан хаалцсан мөр энэ орж ирж байна. За 7 номертой хөвчтэй туухай тамхтай Өмнөг аймгийн хаангар сумын байж наран жилууны урдан ухаамрын орж ирж байна. Араас орж ирсэн. За хойшоос нэг суугаад үлдэж харуулвал бас харуулж болно шүү. За зэсвийн бочлооны урдан хаалцсан мөр. За энэ бол ихтэй нөгөө улсын бүсийн уралдаан их урдад айрагддаг урдан хаалцсан мөр нь бол биш шүү үзэгчтэй. Монгол улсын тодмондоо сумын сэрэнгийн гааягийн унган урдан хаалцсан мөр яваад байгаа. За Монгол улсын тодмондож баяр сагнал лаг учрын урдан бормор өөр их мастрын төл. За өнгөрсөн жил Дундгой аймгийн Мандлын урд уралдаанд 6-аад хул цумын гандаг 100 жилийн баяр нааданд эцэг нэгтэй урдан зэр талцсан мөртэйгээ холбоотой ирээ ам үзүүнд хурдж байсан. Энэ урдан бормор байна. За 100 за юм бол 44 номертой. За 44 номертой Өмнөг аймгийн 70 дахь сумын байж төгөлдрийн хурдан зэр талцсан нар саран дамгтай зэн амаата харсан том нар саран дамгтай зэр дүр урдж байсан. Тэр энэ байна. Аймгийн алдартай Мөнхөрийн Будбаатар байшилгын тааруулсан. За хийн дээр ганц зэр дутуу яваад. За ард нэг хээрээ орж иж байгаа юм байна да. Тэрийг нэг харуулаад тэгээ урагшил заяа бүгдээрээ. За цэцгийн хайрхныхаа зүгт өндөр хөвчлөлтэй гатлалыг бэлэн болсон байна да. За сайхан хээрмэр нэг араас орж ирж байгаа энэ 101 номер руу. За 101 номер Дундгой аймгийн сайн цагаан сумын Нямжуйн Батбаярын хурдан хайрмэр байна. Өчигдөр хазарганы уралдаанд хурдан шар газаргаанд дөрүүлгсэн шүү дээ. Дундгой аймгийн сайн цагаан сумын аймгийн алдарт байж Нямжуйн Батбаяр гэдэг байж энэ цаг үед бас говь зүгээс тодорч байгаа сайн уяжт нэг мөн. За 9 морь үйсэн хугацаанд 22 жил морь үйчлээ гэж ярьж байсан шүү Нямжуйн Батбаяр алдарт бол. За хурдан хайрмэр нь 10 эдийн багцаанд гараад ирсэн урагшилж байна. Аав нь бол Хамсрынгийн Нямжуй гэж сайн уяж юм би. За Нямжуйн Батбаярын хурдан хайрмэр нь гараад зөөн жил говьшингийн даншигнааданд 2 хайрыг авчихсан уяж шүү дээ. За урд талд нь 44 номертой Өмнөг аймгийн 70 дахь сумын төгөлдрийн хурдан зэр талцсан мөр нар саран том нар саран тамгагүй амаад нар бол дард юм байлээ. За энэ нар саран тамгатай хурдан зэр талцсан мөрийг аймгийн алдарт байж Мөнхөрийн Будбаатар байшилгын тааруулж байна. За өнгөний 3 6 9 10 12 мөр гараад ирсэн юм байна. За их насны мөр голдуу 12 атуу гараад ирчихсэн бөөгнөд харагдаж байна. За Монгол улсын тодмонлооч баяр сайхны лаг учрын 3 мөрийн дунд явж байгаа да. За хамгийн ард нь за 2 номер руу. За Галбатын Батнамын өвөө хангагийн хурдан сартай хайр азраг жаахан үлдчихлээ дээ. Тавил дээрээс өдөө гарч ирж байгаа харагдажсэн. Өнөө жил говьшингийн даншигнаадамда шар хүрээгээ харагдуулсан, хонгор алзан мөрөө харагдуулсан. Галбатын Батнамын өвөө хангагийн хурдан хайр азраг нь явж байна. За урагшлий 7 номертой хонгороо дөө Өмнөг аймгийн хаангал сумын байж наран жилууны ухаа зард байна. Хөвчтэй тухай тамхтай, хөвчтэй бойлон тамхтай хурдан хонгормор явж исэн. За ер нь тэгээ одоо сонгомол дээд насны англи бол дандаа их насны мөрд голдоо болчихсон юм байна да. Хаа газар ер нь их насны мөрд хоорондоо орлоод байдаг болсон харагдаж байна. Азаргаан хатуул энэ дүнд одоо ганцхан харагдаад байгаа. Энэ 124 номертой Монгол улсын тодмонд сумын сэргийн гаан аягийн онгон домхтой Дундгой аймгийн сайн цагаан сумын Батмөнхийн насан болтын хурдан хайр азар энэ баг энэ жил сайн цагаан сумын говьд айргцсан баха. Говьшингийн даншигнааданд бол айргийн араар ордчихсан хэр азаргал яваад байна. Бусд нь ер нь бараг л их насны мөргөө ичгэд болохоор юм биш үү дээ энэ чинь. За ард 9 номертой яваад байгаа зэр талцсан мөр зэсвийн бочлооны хурдан зэр талцсан мөрөө сумын баяр наадмын нэг айр гэж энэ өнөө жилийн Дундгой аймгийн Луу сумын төгс 100 жилийн баяр наадмын 4 дугаар 2 ардсан мөр нь орсон тэр хоёрын нэг явж байгаа. За цаагуур нь 68 номертой Өмнөг аймгийн Хамбог сумын аймгийн алдарт байж Идэр зэргийн хурдан хайрмөр явж байна. За Монгол улсын тодмондож баяр сагны лаг учраа байсан сайн мэлгийн дарчингийн хурдан бормор цаагуур нь яваад байгаа. За 111 номер. За 110 номертой болоо. За 110 номертой Баян хонгор аймгийн Галбат сумын байж дэлгэр сайхны хурдан хүрмөр байгаа. Тамхи хүрмөр мордож байсан шарын хөлзийн хурдан хүрмөр Дундгой аймгийн Дэрэн сумын за аймгийн алдартын болцлыг бас аль хэдийн хангаж чадгаа шарын хөлзийн хурдан хүрмөр нь гараад ирсэн байна. За уур талд нь Батмөнхийн насан болтын хурдан хээр азраг байгаа. За энэ Вандгагийн аймгийн онгон тамхтай азраг байх ёстой хурдан хээр азраг. Говьшингийн даншигнааданд айргийн араар орсон. За дэлгэр сайхны хурдан хүрмөр сайн мэлгийн дарчингийн хурдан бормор. За уур талд нь насан болтын хурдан хээр азраг. Ард дээр нь зэсвийн бочлооны хурдан зэр талцсан мөргээд гараад ирсэн. За урагшлгуудаа өнгөний нэг 6 хатуу 7 хатуу бөөнд юм бэ шүү. Ард дээр нь дахиад 4 хатуу түүний ард 2 хатуу ингээд 11 13 дээр бол 7 номертой мордсон Өмнөг аймгийн хаан хонгор сумын наран жилууны ухаа зэр яваад байна. За өнгөний 7 хатууны ард дээр нь Дундгой аймгийн сайн цагаан сумын одоо аймгийн алдартын болцлыг аль хэдийн хангасан Батсайхны Батмөнхийн хурдан зогхормор байна. Дундгой аймгийн Дэрэн сумын аймгийн алдарт байж Батчрын хөлзийн үеийн унгаад байгаа хэвээр өнгөрсөн жил 3 аваанд хайргдсан гэж Луу сумын хошааны хөлсний хашаанд ярьж байгаа харагдаж байсан. За Монгол улсын сайн малч удамт байж гангарын ганц байшилгын харуулж байгаа хурдан зоохормор 7 дээр байна. За урд талд нь Монгол улсын тодмонд бай сумын сэргийн гаагийн за энэ чи 98 номертой нөгөө зэр өсгөөс ганц зэрдмөр байна да тийм ээ. Ширнэнгийн Шижирбаатарын хурдан зэрдмөр нөө. За тийм ээ Төв аймгийн Баян цэгцмийн Ширнэнгийн Шижирбаатарын хурдан зэрдмөр урд талд нь Төв аймгийн Баян цэгцмийн за Өмнөг аймгийн Зогцос сумын мөг төвшингийн төгөлдрийн хурдан зэрдмөр нь яваад байгаа. За цаагуур нь Чадраа холын алтан гэрлийн хурдан зэр зэрэг явж байна.
За 134 номертой хээр азрагч одоо энэ хэдэн атонд явж байгаа ганц л азаргаа атаа болчих гээд байгаа. Өмнөг аймгийн зогтцсон юм амгалангийн Эрдэнэчрийн хурдан хээр алзаа азарга явж байна. Ширээтэй жамжин дамгтай хурдан хээр алзаа азарга. За эдний орг өөр их юм дамгтай болсон байж магадгүй шүү. Ер нь бол сэтэртэй тугаа дамгад ордог Монгол Улсын алдарт гэж амгалан алдар жаргалын дамга. За 30 номертой улсын бүсийн хоёр адууч ингээ гараад ирж байгаа юм байна. Өнгөн дээрээ жиг хатгаад байгаа нэг урдаа урмарч 2 хоногийн өмнө хамбогд яг ингэж оролцоор байгаа олхон сайхан ирж сүрүүлсэн шүү дээ. Сайн бэлгэн дарчингийн урдаа өрмөр Монгол Улсын тодмонлойж 2 сайхны лагуучрын өндөрс мордсон хүрмөр хээрмөр хоёр мөнгөлөө гараад иржээ. Аман хуудсан дээр нөнөөжлийн говьшинхын даншиг их наадмын улсын бүсийн уралдаанд харигдсан Монгол Улсын манлай байж Монгол майнинг компани захирал Гончиг Батын Баталтын урдаа хээрмөр Монгол Улсын манлай байж Бандагийн баяр сайхны унган дамгтай алдарт мастрын төлөвлөлтөд урдаа хээрмөр байна. За өнгөн дээрээ Сүхбаатар аймгийн майнд гэрсэн дөрж тэрмийн унгаа дуу өнгөрсөн жилийн за 2022 оны намаар 2 улсын цолтой байжтэй медаль нааданд дөрүүлжсэн Монгол Улсын алдарт байж жаргал сайхны Эрдэнэ төгсгийн цолын медаль, Монгол Улсын алдарт байж Эрдэнэ болгон Эр улсын цолын медаль гээд 2 тусдаа наадамд туйланд дөрүүлжсэн урдаа өрмөрд байна. 22 онд алдарт дайчин халдсан мөрийг улсын бүсийн уралдааны 3 дөрөв явахт нь тавьж өгөөд намрын 2 наадамд дөрүүлжсэн урдаа өрмөр нөнгөн дээр гараад ирсэн. За аман унцууд дээр Гончиг Батын Баталтын урдаа хэр өнөөжил Дорногов аймгийн Айр гэсэн мэнд 100 жилийн өмнө наадамд түрүүсээ урдан өмнөг байгаа. За нэг суугаад урагшаа хэрэгтэлтэйгээд энэ хоёр мөр өнгөө гараад ирсэн байна. За айргийн 3 дээр амгалангийн Эрдэнэчрийн хурдан хээр алзаа азаргуугаа 4 дээр Дундгой аймгийн сайхан сав аваасмын Морис спорт хожтой холбооны төрийн Чадраа авлын алтан гэрлийн хурдан зэр зазар гарч ирсэн байна. За 5 дээр нь мөнх төвшингийн төгөлдрийн хурдан зэрдмөр яваад байгаа. За дашны инкүнд байж тун оттой сайхан наадаж байгаа да. За хээрмэр их зарлагдаж уралдаж байсан. Азарганы уралдаа ногоо азар зарлагдаад байсан. Тэгээ өчтөр хул ураа зургаалч шиг болсон. Баг насны атуус айраг дуусан шүү дээ. За 5 дээр нь мөнх төвшингийн төгөлдрийн хурдан зэрдмөр явж байгаа. 6 дээр Батцаахны Батөмгийн хурдан цаахурмөр орж ирлээ. Төвөмгийн Манцгцмын Ширнэнгийн Шижирбаатарын Өсгий цагаан зэрдмөр байна. За сайн бэлгэн дарчингийн Монгол Улсын манлай байж Бандагийн Бэсэг номгон дамгтай хурдан бормор явж байна. За мастрын тул бор халдсан ихтэй гэдэг гэж магадгүй шин урдан бормор. За бүр дээд удамдаа харин юу гэдэг вэ? Энд чинь Монгол Улсын манлай байж Дамбатарчагийн Эрдэнэ чулууны унгаа адуунаас орсон гэдэг баг шүү. За ард дээр нь 9 номертой Зэсмийн Бочлооны хурдан зэр далзанбар орж ирлээ. 2022 онд Хэнтэй аймгийн Өндөр хаан хотод болсон Хэнтэй аймгийн Чингис хаан хотод болсон их хурд уралдаанд ордон одоо зэр далзанбар айраг дүүжсэн хүн шүү дээ. Зэсмийн Бочлоо байж Төвөмгийн бүрэн сумын бүрэнгийн Бочлон гэдэг юм бол Зэсмийн Бочлоо байж бас их хурдын айрагтай юм яаж байгаа. За арын өрмөрний номер ч хэд вэ? За 110 номертой нөө. За 110 номертой хөрмөр Баян Хонгор аймгийн гол улсын дэлгэр сайхны хурдан хөрмөрийг Дундгой аймгийн Дэрэн сумын байж аймгийн алдарт байж Шарын үйлчлэгийг тааруулсан. За 2017 оны улсын бүсийн уралдаан улсын баяр наадамда хурдан буурал соёлонгонд 6 дурдлуулж байсан да. За дараа нь улсын бүсийн уралдаанд дахиж бас айргаар орж ирсэн. За 11 дээр 7 номертой Өмнөг аймгийн хаан гурсан минь наран жилууны ухаа зэрд дуу явж байна. Энэ Товхтой болон дамгтай хурдан зэр ухаан хонгороод байсан Өмнөг аймгийн хаан гурсан минь наран жилууны за өнгөний 11 адуун төр чинь ганцхан азарга адуу яваад байгаа зү дэлтэй адуулга азарган гэж яриад байгаа шүү зүгээр. Энэ бол Өмнөг аймгийн цогццсэн наран цэцгийн алдар жаргалын уян дээрс мордсон амгалангийн Эрдэнэчрийн хурдан хээр алзаа азар байгаа. За Батхуйгийн нас Батмөнхийн насан болтын хурдан хээр азарга мөндөө тийм ээ. Мандгайгийн унган дамгтай хурдан хээр азарга нь өөжлийн говьшинхын ашиг нааданд айрыг харсан. За сайн цагаан сумын ойг одоо сайн хараагүй учраас сайн мэдхгүй. Сайн цагааны ойдрог айрагдсан баг шүү. Он долларт бол их олон айрыг түрүү авч харагдаж байсан. За хурдан хээр азарга 12 дээр гарч ирсэн урагшилж байна. За өнгөний 12 адуунд бол 2 хол азарга адуунда бусдын дандаа мөрөм болсон байна. За ер нь бол улсын сонгуулж ийм болчиход байгаа юм да ер нь бол. Цэрэтрэн баяр сайхны бормор гэж байна. За мам маслын ган зэргийн хурдан хээрмэр гэж байна. Дандаа морин болчиход байгаа ер нь. Сонгуул дээдүүд бол. За нөгөө 68 номертой байдаг лөө 68 номертой Халтар мөр Өмнөг аймгийн Хамбог цумын Идэр зэргийн хурдан Халтар мөр хойноос орж ирээ урагшлаа 13 дээр гоо шүү. За Идэр зэргийн Халтар мөртойгоо урагшлаа явчихё. Өмнөг аймгийн Хамбог цумын аймгийн алдарт байж Идэр зэргийн хурдан Саран дэвсгэртэй томгтой хурдан Халтар мөрийг Монгол Улсын алдарт байж наран цэцгийн алдар жаргал байцлагыг тааруулсан. За алдарж байгаа байж 10 жилийн өмнө давн дээр мөн ч оттой сайхан наадж байсан да. Нас болгонд л ариг дөрөө аваад үлсний хашаанд очихлоор нь алдар жаргал байж яриа өгөө зогсож харагдаад байсан. За 2 даага аригдуулж байсан, азарга аригдуулсан, их насны мөр аригдуулсан, хоёр соёлын давхраар нь хийж байлаа. Төрүүлгээд нэг нь аригдуулж байсан. За Хязаалангийн уралдаан дээр л алгасаа, шүтлэнгийн уралдаан дээр алдарт. Хязаалангийн уралдаан дээр алдарт мөндөр зэрдийг ам үзэн хурлуулж байсан. Шүтлэнгийн уралдаан дээр л ганцхан алгаж байсан да. Алдар жаргал байж 6 алж байсан шүтлэнгийн уралдаан дээр гэхдээ мундаг сайхан наадж байсан. Тэгээ 10 жилийн дараа хурдан хурмөр нь хурдан хээрмэр нь 13 дээр гарч ирсэн байна. Өмнөг аймгийн Амбог цамын аймгийн алдарт байж Идэр зэргийн хурдан хээрмэр гүйсэн байгаа. 13 дээр алдар жаргал явааны хурдан хээрмэр. За 12 дээр нь Дундгой аймгийн Сайн цагаан сумын аймгийн алдарт байж Батмөнхийн насан болтын хурдан хээр азар байгаа. Монгол Улсын тодмондоо гэж хоёр нүчин Сумын Ясрынгийн гаыг онгон намгтай хурдан хээр азар өнөө жилийн говьшинхын дашиг нааданд айргаараар урдсан хурдан төмөнөх байна да. За хурдан хээр азар 12 дээр явж байгаа.
За Батмөнгийн насан бол өржигдөр за өчигдөр болж байгаахта Өмнөг аймгийн Хамбог цумын төгс 100 жилийн байр нааданд хүрэн алдсан газаргаан түрүүнд урдлуулсан шүү дээ. Төрүүлгсэн. За Өмнөг аймгийн Цогц цумын төгс 100 жилийн байр наадмын Монгол таагны уралдаанд хурдан хүрэн дагаа авсан харигдуулсан. Батмөнгийн насан бол байж. За өнгөний 2 мөрчин зайгаа улам олдуулчихсан байна. Ард нь 3 6 9 мөр яваад байгаа шүү дээ. За Өмнөг аймгийн Цогц цумын төгс 100 жилийн байр наадмын ивэнтгч хамтран ажиллагчаар отог өрөөнд отог майхан ажиллаж байгаа. Хоёр шинхэн уулын хооронд болж байгаа энэ сайхан зэлгэр ногоо өндөд их насны нэмэртийн уралдаан. За хамгийн холоос уралдаж байгаа нь бол одоо их насны нэмэр. За дараа нь бол одоо сонгуул дээд насны нэмэртийн уралдаан азар соёлон гурвал нэг тавил дээрээс эргэж байгаа. За 7 номерт Өмнөг аймгийн Ангар сумын хойч Наранчлооны ухаа зэрд яваад байна. За урд талд нь 110 номертой мордсон Баянгар аймгийн Галууд сумын хойч Дэлгэр сагны урд хүрмөр яваад байна. Дундгой аймгийн Дэрэн сумын аймгийн алдарт байж Шарын өлзөө өсөлгөн дараасан. За адууны төлөөч олон жил явж байна Дэлгэр сагны алдарт. За 134 номертой Амгалангийн Эрдэнэчний хордын хайрал заазарсан жаах үйлдэлжлээтэй ширээдэж хамжин домогтой. За Амгалангийн Эрдэнэчр байж бол урд жарнаг Төвөмгийн Сэргэлэн сум Төвөмөртөө уйж байгаа. За Монгол улсын алдарт байж Наран цэцгийн алдар жиглын үеийн дээрээс мордсон Амгалангийн Эрдэнэчний хордын хайрал заазар 10-ийн багцаа гарч ирсэн Толгоондоо лагучрын 2 мөр зайгаа улам олдуулсан юм байна. За 9 номертой өнөө жилийн Дундгой аймгийн Лус сумын төгс 100 жилийн байр нааданд дайрагдсан Төвөмгийн Бүрэн сумын байж Зэсмийн Мочлооны урдан зээр далдсан мөр Вандгаа аягийн онгон домогтой 8 дээр гарч ирсэн байна. За 7 дээр нь Монгол улсын Тодмоондоо байж Баяр сагны лагучрын онгон домогтой оролдор Чон бор гэдэг мөр нь сайн бэлгийн дарчингийн нэр дээр мордсон 8 7 дээр. За 6 дээр нь Дундгой аймгийн Дэлгэр цогцмын Гангарын гансгийн ойсон Дундгой аймгийн Сайн цагаан сумын аймгийн алдарт байж Батцайхны Батмөнгийн урдан загвармаар явж байна. Дундгой аймгийн Лус сумын төгс 100 жилийн байр наадамд дайргийн урд урдалсан. За энэ дүмнийхээ өмнө бол Наран хуугийн Батмөнгийн урдан зээлмэр ороод ам үзүүнд нь за Яндангийн Эрдэнэтийн урдан цагаамрууд энэ загвармаар Дундгой аймгийн Лус сумын байр наадмын төгт ойд нь бол дайргийн урд урдалсан мөр байгаа. За Ширнэнгийн Шижирбаатарын урдаа Өсгөө цагаан зээлмэр цаа талаар нь 5 дээр юм байна. Наа талаар нь 4 дээр яваад байгаа. За Мөнх Түвшингийн төгөлдрийн урдан зээл турыг Дундгой аймгийн Эрдэнэт сумын алдарт байж Батбаатарын бүр бузар өсөлгөнд дараасан 5 дээр байна. За Чадраавлын алтан гэрлийн зэр зэрэг чинь бас мундаг адуу байна да. Ер нь үлддэг юм байна. Яралцсан сайхан хөдөлгөөнгөө мөрдлөө ер нь тэгээд нүр үгэн сайхан явждаг түмэн нөхөн шүү 3 дээр гарч ирсэн байгаа. За Дундгой аймгийн сайхан сумын хариат. За Дундгой аймгийн баяр наадмаар соёл нас нэмэр 2 удаа төрүүлэгч гисэн дөө Чадраавлын алтан гэрэл алдарт бол. За хурдан онгормор нэг их хурдан байсан. Хурдан хул соёл нас төрүүлгэж байсан. За Дундгой аймгийн сайхан Дундгойн баран талын сумд бол олон хайраг төрөө авсан. Дундгой аймгийн сайхан улсын мөрөөс бол үүштэй алмаа тэргүүн Чадраавлын алтан гэрлийн сартай зарцаг 3 дээр явж байна. За Баяр сагны лагучрд одын уян дээрс морцсон 2 морчин ер нь холбож яваад өдлөө явж гисэн 300 м хол зайгаа холдуулсан юм байна. Өнөө жилийн Хамбог цумын төгс 100 жилийн байр нааданд төрүүлсэн хурдан өрөмөр байгаа. За тоос нуруудыг хоорондоо оролдоо явжлаа да 2 их насны нэмэр. За сартай ер нь орог соёоламж байна уу да. Хүрмөр бол нийлээд бас хэдэн жил болчих байгаа мөр шүү дээ. За 22 оны улсын бүсийн уралдаанд морь тавьж өгөрөө тэтгэн хоногийн ард Монгол улсын алдарт байж Эрүүлд Эрдэнэ наадам төрүүлгээд Монгол улсын алдарт байж Эрдэнэсийн наадам гэж хулцсан мөн дээр болгоод дахиад төрүүлж ирсэн юм урд дүмнэг байгаа. За сайн бэлгэн дарчингийн урд хүрмэр өнгөн дээрээ юм байна. Ам ууц Монгол улсын манлаа байж Монгол майнинг компани захирал Гончиг Хотын Батболтын хурдан хээрмэр байна. Өнөө жилийн Гомшингийн дан шиг их наадам сонгол дээд насны английн барилдаан Дундгой аймгийн улсын Будын харимлалтын хурдан хээр азраг төрүүлээд Монгол улсын Тодмоондоо Хадвасангийн Батэрдний хурдан хээр азраг ам үзүүлгээд энэ ард нь байсан мөр шүү дээ. Нурдан хээрмэр. За сонгол дээд насны английн уралдаанд улсын бүс дайрагчсан хурдан хээрмэр ам үзүүн дээр Монгол улсын манлаа байж Вандагийн баяр сайхны мастер дуудлагатай хурдан хээр азрагных нь төл байгаа. За их талын удам нь тэгээд Вандагийн баяр сайхны алдарт бор халдсан уу хүрнүү хар бол гэсэн удам иргэдэн да. Энэ 3 азрагны удамтай ихтэй тийм хурдан төмөн хөлзүүлээд их тодорч байгаа. За хүрмөр жихатгаад байгаа юм байна уу? Хамбогдын 100 жилийн үед яг ингэ сэлбэлцээр бол холхон сайхан дөрүүлж байсан да. За хүрмөр өнгөн дээр байгаа Скватер аймгийн баян төлөвсмийн дорж төрөмгөдгөний унгаад байгаа хэвээр алдарт төрийн төмөнөх дүүгүр хэрмэртэй одоо дүүгүр хэрмэрний их талаараа гэдэг хоо их ойрхон удамтай. За нарийн дэшээ ярих юм бол одоо Дундгой аймгийн Дэрэн сумын мал зүйч Гочоо гэдэг хүн бас хурдан хөлгүүдийнх нь одоо үржилд оролцож байсан юм байгаа. За Боркро Цэрэнболтын төрсөн ахух шүү. Скватер аймгийн баян төлөвийн дорж төрөмгөний одоо атоны хурдан өрмөр тангад бадамгатай хурдан өрмөр өнгөн дээр байгаа. Сайн бэлгэн дарчингийн өрмөр өнгөн дээр манлаа байж Гончиг Хотын Батболтын хурдан хээрмэр ам үзүүн дээр байгаа. За арын мэрдийн зай одоо нэг иймэрхүү болсон байна да. Ер нь 300 м-ийн зай бол байгаа шүү. За арын хэдэ адууны өнгөн дээрээс Дундгой аймгийн сайхан сумын Чадраавлын алтан гэрлийн сартай зэр зэрэг яваад байна. За нэг 5 км л үлдэж байхад за Батцайхны Батмөнхийн хурдан загвармар нь 3 дээр болоо гараад иржээ. Дундгой аймгийн Дэрэн сумын аймгийн алдарт Батжирийн өлзийн унгаа одоо хурдан Батцайхны Батмөнхийн хурдан загвармар нь 3 дээр гарч ирсэн байна. За 4 дээр
Зэсвийн Мочлооны хурдан за нөгөө мөг төвшингийн төгөлдрийг нөгөө 133 орчин мөг төвшингийн төгөлдрийн хурдан зээр дүрнэл гарч ирсэн Монгол улсын мандаа байж Монгол улсын тодмолтой сумын сөрөнгийн гаан ангиурган тамгатай хурдан зээр дүр. За 5 дээр Дундгой аймгийн сайхан уусмын Чадраа хавлын алтан гэрлийн хурдан савтай зээр зэрэг байна. За Ширнэнгийн Шижбаатарын өсгий цагаан зээр дүрийн цаагуур яваад байгаа. За Зэсвийн Мочлооны халдсан мөр байгаа. Наатлаар нь яваад байгаа хөрмөр нөгөө 110 номертой Баян онгор аймгийн галууцсан минь дэлгэр сайхны хурдан хөрмөр байгаа. За Монгол улсын мандаа тодмолтой байж Баяр сайхны лаг өчрөөс сайн мэлгэн дарчингийн хурдан бормор ингээд 5 8 9 дээр гарч ирсэн байна. За өнгөний 2 мөртөө хамт хоёгцол хурдан төмнөгтэй сайн мэлгэн дарчингийн хурдан бормор. За Амгалангийн Эрдэнэ очрын хурдан хэрэлцээ зэрэг жаахан үлдэжлээ. Цогцсон сумынхан дуг 100 жилийн өмнө надад их насны мөрдийн уралдаан зээр талцсан мөрөнд дөрүүлгсэн шүү дээ. Амгалангийн Эрдэнэ очир 10 жилийн өмнө даван дээр 2 дагаа хэрэгдүүлжсэн. Зээр даг хонгор даг 2 хэрэгдүүлж байлаа. Монгол улсын алдарт байж наран цэцгийн Амгалангийн хүү Эрдэнэ очрын хурдан хэрэлцээ зэрэг нь явж байна. За 10 дээр хэрэлцээ явж байгаа. 11 дээр нь 9 номертой морцсон 7 номертой морцсон байдаг бол өмнө аймгийн хаан онгорсон минь гэж наран жилийн ухаан зэрдмөр явж байгаа. За 11 дээр за 11-ээс хойш өөр нь харалдаг юм байна да. За одоо л тэгэл 20 градус заачж шүү дээ 21 градус заагаад харагдаж байна. Өмнө аймгийн цогцсон сумын дуг 100 жилийн өмнө наадмын сонгуул дээд насны мөр өрөлдөж байгаа. За наран жилийн онгор 11 дээр байгаа 10 дээр Амгалангийн Эрдэнэ очрын хурдан хэрэл за өчигдөр их насны мөрдийн уралдаан бол за азарганы уралдаан бол мөн ч халуунд уралдсан да 31 дээр уралдаад байсан. За тэгэл үзүүрийн 6 азарг бол мөн ч тавилантай уралдаа хийцгээж байна л дээ. Улсын бүс уралдааны айрагтай өмнө нөхөд өгдөг бол 31 градусын үзүүр дээр л тарлаад байгаа харагдаж байсан. За өнгөний 2 адуу 20 мөрийг салзалаа явцсан. Ард нь 7 адуу бөөндуугаа. За 9 дээр нь Монгол улсын тодмонд байж Баяр сайхны лаг өчрийн онгадуу сайн мэлгэн дарчингийн хурдан бормор явж байна. Гиз жаага хойгуураа жаахан нарийнхан дуулын болоо да тэгээд за Баяр сайхны лаг өчрийн тодмонд тэгээд алтна гэж явах штэ. Хурдан бормор улс аймгийнхаа бүсийн уралдаанд нэг удаа зургаалаад Хулцмынхан дуг 100 жилийн өмнө над эцэг нэгтэй Зориг Баатрын тэнгисийн хурдан зэр талцсан мөртэй холбоотой ярьж аман үзүүлж байсан. За өөр ерөн цөөхөн уралдсан баха хурдан бормор. За 9 дээр гарч ирсэн. За 8 дээр нь Зэсвийн Мочлооны хурдан зэр талцсан мөр байгаа. За түүний өмнө бол Баян онгор аймгийн галууцсан минь гэж дэлгэр сайхны хурдан хөрмөр яваад байгаа. Дундгой аймгийн Дэрэн замын аймгийн алдартай шарын өлзийн өсөлгөнд тааруулсан. За шарын өлзийн өж бол өчигдөр хурдан хээрээ харигдуулсан шүү дээ. Хязгааллын уралдаанд 3 турлуулсан байгаа. За энэ хэдэн мөрчмөл байраа бол айхтар солидөг юм байна. 3 дээр явуулсан цоогор мөрч одоо бүр 6 дээр болчлоо. Дундгой аймгийн сайн цагаан сумын Бат сайхны Батмөнхийн хурдан цоогор мөр байгаа. Дэрэн сумын өч Батчрын өлзийн 2 за Батчрын өлзийн шарын өлзийн гэж 2 өлзийтэй Дэрэн сумын за нэгнийх нь унган мөрөнд гарсан нэгнийх нь уйсан мөрөнд нэдэн мөрөнд дотор явж байгаа харагдаж байна. За 133 номертой Өмнөг аймгийн зохицсон юм уу мөнх төвшингийн төгөлдрийн хурдан зэрдвэр Бандгай гаагийн онгон намгатай зэрдвэр наагуурн за цаагуурн Төвөмгийн баян зохицсон юм уу Ширнэнгийн Шижбаатарын хурдан өсгий цагаан зэрдвэр яваад байгаа. За ер нь Бандгай гаан ягч бас Төвөмгийн баян зохицсон юм онгон шүү дээ. За баян зохицсон ер нь угшил гаралтай 2 унгаан адуу наагуурн за цаатлаар нь бол Дундгой аймгийн сайхан уус мөр өсвөл өчтөл манай тэргүүн Чадраа хавлын алтан гэрлийн хурдан сартай зэрдвэр яваад байгаа. Сас тамхтай юм шиг байсан да зэрдвэр. За 3 дээр нь Чадраа хавлын алтан гэрлийн хурдан зэрдвэр. За 4 дээр нь Ширнэнгийн Шижбаатарын хурдан зэрдмэр. За 5 дээр нь Өмнөг аймгийн зохицсон мөнх төвшингийн төгөлдрийн хурдан зэрдмэр явж байгаа. За өнгөний 2 дээр нэг очие доо Батбаатарын бүр боцор гэдэг сумын алдарт байж ойзлогонд харуулж байгаа. Дашнымын күндийн галын нэмэрдэг. За зайгаа бол ерөнхийдөө ойртуулаад ер нь 200 м шгуулга ороод ирсэн юм байна. Арын 3 мөр хоорондоо орлоод зайгаа ойртуулж байна. Өнгөний 2 мөр жаахан уужирсан. За одоо улсын бүсийн уралдааны айрагтай Монгол улсын манлаа байж Гончиготын Батбалтын хурдан хээрмөр өнгөн дээр гараад иржээ. Алдар цууд хүнү алдрын эзэн Гончиготын Батбалт манлагийн хурдан хээрмөр өнгөн дээр за хүрмөр хэрэн ингэчүүл эвгүй шүү дээ. Нэг жаахан байран дээр маягтай болцсон байх чинь хан богдод бол үнэн хүү гүзэгдэхгүй байсан да. Чих хатга зэлвэлцээр байгаа толгон сайхан ирж исэн. За өнгөн дээр Монгол улсын мандаа Хөсгөл аймгийн цэцэрлэг сумын уяаж Монгол майнинг компани захирал Гончиготын Батбалтын хурдан хээрмөр байна. Богинохон хугацаанд мөн ч өндөр амжилтыг үзүүлсэндээ алдар зөөлөн хонгор гэж байсан. За тэгээд сүл тулаа заргыг улсын бүсийн уралдаанд төрүүлгсэн хурдан хээр соёлон айрагдуулж байсан. Улсын бүсийн уралдааны хурдан буурламраа айрагдуулж байлаа. Скватер аймгийн Скватер сум ёс төсийн хөшөөний хурдан буурламрыг айрагдуулж байсан. Манлаа ойчин болцлыг бол маш угаан хугацаанд хангасан Монгол улсын манлаа ойч Хөсгөл аймгийн цэцэрлэг сумын Гончиготын Батбалтын говьшингийн дан шиг түүний аав Доржин Гончигжийн нэр Гончиготын нэр дээр хурдан хээрмөр өнгөн дээр гараад ирсэн. За ам үзүүн дээр нь Дундгой аймгийн Хулцмын сайн мэлгэн дарчингийн хурдан хөрмөрийг за түүний үеэл Монгол улсын тодмондоо байж Баяр сайхны лаг өчрөө зөвлөгөн дээрээс ам үзүүн дээр гарч хөрмөр дахиад гарч ирлээ. Зөв талаар нь жиг атгаад хөдөлгөж байгаа харагдах юм да. Энд чинь газар бол болоогүй шүү дээ. 3 км ч үлдэж байгаа. За хөрмөрийг холбоод авсан. Наадлаар нь за хөрмөрч нэг байран дээр юм шиг болсон. Тэгээ би налаад ирэхээр бас л явдг юм байлгүй дээ. За хээрмөр хөргөлгөө хөдлөө явчлоо. Цаатлын хээрмөр бол Монгол улсын манлаа байж Бандагийн Баяр сайхны мастернд бол урдун
онгон төмөн нөхөн байгаа. За Хүрмөр Сүхбаатар аймгийн дэлгэрсэн дорж төрмийн онгон мөр байгаа. За онгоцны буудлын зүүн дээгүүр энэ 2 мөр тарлаагаараа явчлаа. За өнгөний зээр зазарган дээр нэг суугаад ер нь 4-5 ядуу харуулчаад урагшлахгүй бол 2 мөр 2 их мөр бол ер нь тарлаа явчих шүү. За Чадраавлын алтан гэрлийн сартай зээр зазарга бас зайгаа ойртуулсан байна. За 2 хүүхд энийг мэдрээд өргөшнө өдлөгч шиг бол одоо 2 мөрөө арын 3 ядууны хөлж байгаа нь ширүүн дүүгэн байгаад гаргаж ирсэн. За 4 дээр нь 133 номертой мөнх түшингийн төгөлдрийн хурдан зээрд мөрөөгөө. За ард нь Батцайхны Батмөнхийн хурдан цоохор мөр. За Янграмын галууцсан мэн дэлгэр сайхны хурдан хүрмөрөөр орж ирсэн. За Ширнэнгийн Шижрбаатарын өсгий цагаан зээрд мөрчээр жаахан үлдчихлээ Төв аймгийн баян цогцын 6 дээр. За одоо урагшлая. За 6 7 дээр энэ Ширнэнгийн Шижрбаатарын өсгий цагаан зээрд мөр үлдчихлээ. За 6 дээр Янграмын галууцсан мэн байж дэлгэр сайхны хурдан хүрмөр явж байгаа. 5 дээр Батцайхны Батмөнхийн хурдан цоохор мөр байна. За 4 дээр Жихатгаад байгаа хурдан зээрдмэр чинь энэ Дундгой аймгийн Эрдэнэт болоос Батбаатарын бүр бозор байсгийн дараас өмнө аймгийн зохицсон юм мөнх түшингийн төгөлдрийн хурдан зээрдмэр шүү дээ. За Чадраавлын алтан гэрлийн зээр дазраг ялгалтын хашаа руу хадуурч өдөгчин зөв руу юу да онгоцны буудлын зүүн дээгүүр орж ирсэн. Зээрдэр шуудруу их сайхан байгаа да Жихатгаад бол харагдчихсэн. Тэгээд өнгөний 2 их мөр бол хөргөлгөө тарлаа явчихсан. За 3 дээр Дундгой аймгийн сайхан бас Морисборд дэжтэй холбооны дөрвөн Чадраавлын алтан гэрлийн хурдан сартай зээрдэрг нь явж байгаа. За өнгөний 2 мөр байр хэвээрээ юм байна. Хүрмөрийг тэр араас нь хөдлөглөө. Хээрмөр нөнгөн дээр явж байгаа. За Гончиг Хотын Батбалтын хээрмөр нөнгөн дээр ам үзүү Дундгой аймгийн хулцсмын залуу яа сумын алдарт байж сайн мэлгийн дарчингийн за хүрмөр шилгээгээ тарлаа да араас нь яадаг юм бол доо цаатлаар нь тарлуулж байна. За нэг галын өнөөс морцсон 2 төмөнөх за хээрмөрч баригдахгүй хөдлөх юм байна да. Улсын бүсийн уралдааны довтой төмөнөх гэдэг бол бас арай өөр уралдааныг үзүүлж байна. За Сүхбаатар аймгийн баян дэлгэрийн дорж төрмийн онгон хурдан хүрмөр ам үзүүн дээр сайн мэлгийн дарчингийн хурдан хүрмөр ам үзүү өнгөн дээр Монгол улсын тодмондож 2 цагны лаг учрын онгон намгатай хурдан хэр өнөөжлийн говьшингын дэшиг наадамд сонгуул хэд насны уралдаанд айрагдсан. За задарч байдаг юм байна уу? Тодмонлоо байна одоо нэг үзүүр дээр иймэрхүү байгуулгүй дээ. За ер нь 55 өнгөлцөө тарлаа явчлаа шүү. За 55 бол ер нь гарцаагүй мийлүүн шүү энэ чинь. За ер нь бол 50 өнгөлцөө тарладаг одоо ер нь ховор болчиход байгаа. Зарим уралдаан дээр бол яриан дээр л гэж гараад байгаа болохоос ер нь тайлбар дээр бол ховор шүү дээ. За энэ хээрмөр бол 55 өнгөлцөө тарлаж явж байгаа юм байна. Монгол улсын мандаа байж Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын хариат Монгол Майнын компани захирал Гончиг Хотын Батбалтын хурдан хээрмөр ингээд Говьшингийн нутаг өмнө аймгийн цогцтой сумын төг 100 жилийн баяр наадмын сонгуул дээд насны ангилалд хол сайхан дөрүүлж байна. За түүнтэй нэг гал уянд уягдсан Дундгой аймгийн хулд сумын алдарт бай сайн мэлгийн дарчингийн хурдан хүрмөр хамбогдын 100 жил төрүүлээ 2 хоногийн зайтай өмнө аймгийн цогцтой сумын төг 100 жилийн баяр наадманд ам үзүүнд ордож байна. За нэг гал уянаас Тодмонлоо лагочор ингээд давхар цохил хийж байна да 2 их мөр дараагаар орлоо сонгуулийн дээдэд. За Дундгой аймгийн сайхан хаваа сумын Морисборд дэжтэй холбооны дөрвөн Чадраавлын алтан гэрлийн хурдан зээр дазраг хайргийн 3 дээр байгаа. За 4 рүү болчихсон байна да зээр дазраг хайр яасан бол да. За 3 дээр нь өмнө аймгийн зогцсон юм мөнх түшингийн төгөлдрийн хурдан зээрдмөр 3 Батцайхны Батмөнхийн цоохормор 4 за 5 нь Баянгар аймгийн галууц сумын байж дэлгэр сайхны хурдан хүрмөр орлоо. За сайхан хавааны алтан гэрлийн зээр дазраг хадуураа явчихсан юм байна. За Монгол улсын тодмондож баяр сайхны лаг очир түрүү ам үзүү 6 авж байгаа юм байна. Сайн мэлгийн дарчингийн хурдан чон уур гэдэг мөр нь 6 дурдж байна. Түрүүсээ хээрмөртэй эцэг нэгтэй хурдан мөр 6 алж байна. За сайн мэлгийн дарчин гэдэг байж ингээд түрүү 6 болж байна. За Монгол улсын сайн малчин гангарын ганц хурдан цоохормор айргийн 3. За тэглээ баяртай бай. За өдөрт өөрийгөө сайхан танилцуулаад. За би Дундгой аймгийн дэлгэрч туссан аймгийн алдарт гангарын ганц хөх гэж. Тэ. Манай найз сайнцхан сумын Батцайхны Батмөнх гэж найз юм өрөө. Тэгээ. Сайхан 2 сумын 100 жилд орлоо. Баяртай. Луусын ойдоос харагдлаа. Луусын ойд. Тэ. Тэ. Ижаараад. За. За одоо могшилч юу гэдэг эренгийн өлцөг гэдэг. Тэ. Өлзий баярын онгоо. Тэ. Ер нь дээдл нь Одонбаатар ядуу орох юм шиг тийм. Жиг Одонбаатар. За Батцайхны Батмөнх гэдэг нь аймгийн алдарт юм бол дүр хангах шүү тийм ээ. Бүр хангалаа. За өөр ямар насны морьтой өрөө үзчихээд. Их насны морьтой ирсэн. 12 дээр орсон тэгээд. За баярлалаа. За түрүү ойрмор. За Гончиг Хотын Батбал манлаа ордоо ойрмор түрүү боллоо тийм ээ. За энэ Хөвсгөл аймгийн цэцэрлэг сум Монгол улсын манлаа очиж Гончиг Хотын Батбалтын толио 2 гэдэг мөр мастрын төл. Их талын удам нь юу вэ? Их нь хөрөн гэдэг баха. Хөрөнгөний төлөвтэй. Хөрөнгийн төлд юм холог байсан тэрний төлөх. Айраг сумын 100 жил төрүүлээд. Айраг төрүүлээд улсын бүс цай гурвлаад энэ жилийн 3 дахь давхар яваа. Өнгөрсөн жилээр нь уралдаж байсан ядуу юм уу? Өнгөрсөн жил намар оройхон бас нэг ганц нэг төрүүлсэн Баатаргоо наадам. Танай голын бас ам уузын дүрмөр орчих шүү. Ам уузын тарчингийн хөрмөр. За баярга. За. За 2 хоногийн өмнө хамбогдын 100 сайхан дөрүүлсэн хөрмөр ингээд энд ам уузууд ч тийм ээ. Ам уузуудтай дэрсэн. За өөрийгөө үзэх сайхан дайцуулаад. За Дундгой аймгийн холцсон сайн мэлгийн тарчин юм. За айраг сумын 100 жилээс оттой сайхан нааж шүү гэсэн тийм ээ. Тэгс 1 төр 2 ариг аваад.
8-гаар нэг оноотой сая гүйцэлээ. За баяр өргөө. За хөрмөр бол Сквадрын баян л унгаад байна. Тий, тэрэн дараа унгаад. Энэ жилд 2 гол оруулж байна уу? 2 дахь уралдаа сая хамбогд төрүүлчихлээ. Төрүүлээд энэ дээрээ зам удажлаа. За баяр өргөө. За баяр өргөө үзэгчдөргөө цагаан танилцуулъя. За баярлалаа. Нийт тогтсон шүү дээ. Өмнө говчуудаа ой баяр мэндийг өргөе. Тэгээд Төв аймгийн алдарт уяач Ташнимын их мэндий одоо яачтай энэ сайхан хурдан шанц цуулыг маань сайхан өнөөдөр хин сайхан түүх ой дээр бас гурвуулж сайхан хүмүүн олноо бас сайхан ялаалаа. Тэгээд Бандгаа онгаад уу тийм ээ? Тий бандгаа. Дуусын ойдоор төсөөлмөр мөн баха тийм ээ? Мөн. За баяр өргөө. За баярлалаа. За баяр өргөө өөрийгөө цаг үзэгч танилцуулахгүй. За би Дондгой аймгийн Нэрзэн Мариат Нарамтын хэрэн дэрч гэдэг юм байна. За үлцгийг юу яа нэ? Тий. Үлзээх уяас ялгаанд харуулсан. Хөрмөрний удам могч ханах юм байна. За энэ Ховд аймгийн Чандбас сумын Яашлын Ганбаатар гэдэг. Уран дуур дотор та. Мөн. Тэр өнөө гадаг доктор шин дэлгэр сахах юм байна. Энэ жилээр нурлцсан уу? Энэ жил Төв аймагт нэг мордоол тэгэл 2 дахь уян л юм. Танай галын сэррөөс харагдав тийм ээ? Тэгс хязаалаа харагдсан. Хязаалаа хайрын уруу орсон байгаа. За баяр өргөө. Өмнөг аймгийн цогцсон сумын дөх 100 жилийн өмнө наадмын сонгуул дээд насны англи оролдоо 18 алтан дорд оролдоод. За ер нь их насны морд оролдоо явчлаа. За Хөсгөл аймгийн Цэцэрлэг сумын Монгол Улсын манлайж Гончиг Батын Батуулдын Толио ээр гэдэг мөр говшингийн ашигтай хайрагдаад энэ хоёр наадам түрүү мөгнө болж байна. За Дондгой аймгийн Хулд сумын алдарт бай сайн мэлгэн дарчингийн ордоо өрөмөр хэдхэн хоногийн өмнө за ер нь тодорхойлбол 2 хоногийн өмнө Хамбогдын 100 жил төрүүлээд өнөөдөр энд ирж ам уузанд урдалж байна. За Айргийн 3 мөнх төвшингийн төгөлдрийн ордон зээр дүрэн орцсон баг. За Айргийн 4 Батцаахны Батмөнхийн ордон цаах хөрмөр Луусын ойд хайрагдаад Цэцгийн ойдоос давхар хайрагдаж байна. За Айргийн 5-аар Баян аймгийн Галууд сумын аймгийн алдарт Дэлгэр сайхны ордоо өрөмөр орлоо. За сонгуул дээд насны мөрдийн хурдан мөрдийн дааш агналыг цагаан аваа багийн засаг даргын Инхбаатар дотоодын цэргийн 810 дугаар ангийн орлогч Тогорж яв Эрдэс 5 толгой компани худалдан авах ажиллагааны газрын дарга Цэрэн Самбуу цогцолцын сумын ерөнхий хурлын төлөөлөгч Зориг цогцолцын сумын засаг даргын тамгын газрын даргасан Батдгэр нар гартуулнаа. Сонгуул дээд насны хурдан мөрдийн уралдаанд Хөсгөл аймгийн Цэцэрлэг сумын Харьяат Монгол Улсын мандаа уяач Батуулдын хээр азаргыг Монгол Улсын мандаа уяач Лав Бочор Дондгой
аймгийн Хулт сумын Тарчингийн бор мөрийг Монгол улсын тод манлаа яаж лав очир тус ойж түрүү аман хөзөнд хурдлуулсан байна. Айргийн 3 Дομноо аймгийн Цогццын сумын Мөнх төвшингийн төгөлдрийн зэр мөрийг Батбаатарын Пүрбатар ууж хурдлуулсан байна. Айргийн 4 хурдлсан Дундгой аймгийн Сайн цагаан сумын Харьяат Батмөнхийн цаахар мөрийг аймгийн алдарт яаж Гангарын ганц ууж хурдлуулсан. Айргийн 5 хурдлсан Баянгор аймгийн Галууч сумын Харьяат Дэлгэр сайхны Хүрэн мөрийг аймгийн алдарт яаж Шарын үлзий тус ууж хурдлуулсан байна.